За сайн байцгаана уу? Эзний өдрийн мэндийг хүргье. Их ядарчихсан юм уу? Их дуу султай тийм байх чинь. Тэгээд бүгдээрээ жоохон сэргээд гэх үү? Эзэндээ нэг сайхан алдрын алга ташилтыг өргөчөө. Хавар их сайхан үйлрэл юм шиг мөртлөө их хүмүүсийг жоохон ядраадаг тий. Нөгөө ногоо цэцэг ургаад за тэгээд хүмүүс жоохон ядраад ерөнхийдөө жоохон хэцүү болдог ч гэсэн нэг тийм зуныг биднэрт өгөхөөр ирж байгаа тийм үйлрэл тий. Тийм болохоор үнэхээр сайхан. Зун болохоор бид нар сайхан амардаг. Бурхан биднэрт үнэхээр сайхан цаг үйлрлийг өгсөн байдаг. Тийм болохоор одоохон жаахан тисчих юм бол зун болчих гол байгаа шүү. Тэгээд надад ганцхан ингэж санагдаж байна уу? Бас та нарт ингэж санагдаж байна уу? Мэдэхгүй байна л да. Ер нь жоохон гадуурх одоо ингэж одоо юу гэдэг нийгмийн гэхүү нөхцөл байдлыг харахаар нэг юм хүнд юм шиг санагдаж байна уу? Одоо ингэж фэйсэр ч юм уу, элдв юмор ингэж үзэнгүүт айгүй хэцүү тий. Тэр тусмаа эмэгтэйчүүд хүүхдүүдийн хувьд хүчирхийлэл инээ тэрээгэл айгүй олон хүнд асуудлууд ингэж өдрөөр нэмэгдээд өдрөөр улам илүү муухай тийм гаж зүйлсүүд бий болсоор л байгаа юм шиг. Тэгээд тэрийг харахтаа одоо ингээд бүр үнэхээр хэцүү тийм мэдрэмжүүдийг төрүүлж байгаа. За тэгээд өнөөдөр би та бүхэнтэй Матай 11-р бүлгийн 28-аас 30-р ишлэлийг хуваалцах гэсэн юм. Матай 18-ийн үгүй биш 11-ийн 28-аас 30. За би та бүхэнд уншиж өгье. Зүдэж зүтгэсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгдээ над руу ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөрсдөө ав. Надаас сур. Би дүлгөөн зүрхэндээ дарав. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Буулга минь аятай, ачаа минь хөнгөн гэвэ гэж. Амен. Тэгээд ачаа дарамт үрж гинөө. Жохон хэцүү байна уу? Амьдрал хэцүү байна уу? За хүнд дарамт ачаа. Надад нэг тийм мэдрэмж ойртой ингээд төрөөд байгаа нь юу вэ гэвэл нэг юм дарамт юм шиг мэдрэмжүүдийг ингээд төрүүлж байгаа. Бид нар юуг үүрсэн явдгаа өөрсдөө зарим үед мэдтгүү те. Ингээд маш их олон зүйлсийг нуруунд дээрээ аччихсан, үүрчихсэн тэг явчихдаг. Тэгээ нэг мэдхэд нөгөө ачаа манд бүр хүндрээд яахаач мэдэхгүй болчихсон байдаг. Эдгээр нь магадгүй бидний өвчин зовлон, гуниг, цөхрөл, за юу гэдэг нь те санхүү, мөнгө, за элдв маш олон ачаа дарамтуудыг бид үүрчихсэн явчихна. Ийм мэдрэмжүүдийг, ийм хүнд, ийм зүйлсүүдийг нуруунд дээр үүрээд алхдаг гэсэн. Тэгээд одоо юу гэдэг хэрэгт сэтгэгч хүмүүс уул нь ийм ачаа дарамт буулгыг нуруунд дээр үүрээд явах ямар ч шаардлагагүй л те. Эзэн бурхан байгаа учраас. Тийм атал бид дахиад л үрчгсэн, дахиад л хүнд хэцүү тэр дарамтыг зүрх сэтгэлдээ болоод оюун бодолтой үүрээд ингэ явчихна. Тэгээ ойрт мэдрэг надад бас би их мэдрэмтгий болоод байгаа. Юу гэвэл их мэдрэмтгий одоо юу гэдэг нэг тийм одоо ингэ нөгөө нэг одоо ингэ нэг юм сонин мэдрэмжүүдийг ингэ өөрт ингэ төрөөд байгаа гэсэн. Одоо ингээ тэгэхээр би ингээд одоо юу гэдэг баг залуу ийм хүмүүс ийм мэдрэмжийг ингээд мэдрэгдээд байхад зарим хүмүүс хэрхэн яагаад энэ ачааг ер нь яаж одоо ингээд үүрээд аз жаргалтай амьдарч чаддсан болоо гэж боддог. Зарим үед одоо ээжийн насны хүмүүсийг ч юм уу те өөрөөсөө жоохон ахмад насны тэр хүмүүсийг харахтаа энэ хэцүү хүнд дарамт энэ шахалт, зовлонг, амьдралын энэ хүнд хэцүүг яаж даван туулж гардыг болоо гэсэн бодол надад төрж байгаа. Надад бяцхан жижигхэн одоо юу гэдэг мэдрэмжийн асуудал гарч ирэхэд надад тэртэй хүнд мэд санагдаж байхад амьдралыг бүхэл бүтнээр нь авч явсан энэ ямар ахуй вэ гэж зарим үед боддог. Зарим үед би ээжигээ бодохоор одоо байхгүй байгаа дээр нэрчий гэж ээжигээ бодохоор надад тийм мэдрэмж төрдөг. Юу вэ гэвэл их баг залуугаасаа бэлэвсэн болсон. Тийм мөртлөө агаавд хоёрыг хүний дайтай болох гэж тий бүр ингээд бүх
зүйлээ биднэрт зориулсан. Ямар хүнд хэцүү яг тэр үед одоо юу гэдгийг те Иесус Христийг Бурхныг мэддгүү байсан залуу наснда одоо ингээ явхдаа маш хэцүү дарамтуудыг өөрч явсан юм шиг надад тийм мэдрэмж төрдөг. Тэгэд ийм зүйлийг их хүмүүс, ээж хүмүүс бүр дэндүү их энэ ачааг, дарамтыг одоо юу гэдэг нуруунд дээрээ тэгээд ингээ аваад явдаг юм шиг санагддаг. Тэгээд нөгөө Бурхан одоо юу гэдэг хүний эмэгтэй хүнийг яснаас гаргасан учраас ч тэгдэм үү бүр их эрэгтэй хүмүүсийг бодвол тий маш төвчээртэй байд. Үр хүүхдээ тижээгээд, үр хүүхдээ асраад ингэж явж чаддаг юм шиг санагддаг. Тийм болохоор их хүнийг ээж хүнийг бодонгууд бүр ингээд миний энэ мэдрэмжүүд тий миний энэ туулаад байгаа зүйлсүүд юу юм бэ гэж бодогдох үе надад зөндөө их. За тэгээд биднэрт нийгмээс одоо ингээд нэг үзүүлж байгаа ч юм уу нэг ийм мэдрэмжүүд юу вэ гэвэл тий хүчирхийлэл, элдв юм бүр ингээд одоо бүр ингээд хэрэг сэтэрсэн тий хэрэг сэтэрсэн ийм зүйлсийг биднэрт мэдрүүлж байгаа. Бид нар одоо юу гэдгийг үүрмээргүй байгаагчсан тэдгээр ачаануудыг нуруунд дээр үүрж эхэлдэг гэсэн. Тэдгээр зүйлүүдийг одоо үзэх үед ч юм уу тий би өнгөрсөн 2 дахь өдөр чимээгөө цагийг хийж аваад бүр ингээд Бурхны өмнө уйлсан. Яагаад хүмүүс ийм балмаад, яагаад хүмүүс ийм одоо муухай зүйлсүүдийг зүгээр л хийж чадчихвэ гэж тий бага насны хүүхдүүдийг хүчирхийлж, зодож, алж тий ингэж тийм эрүүл хүний сэтгүүгээс ийм зүйлсүүд яаж гарч чаддсан болоо гэсэн бодол төрөөд Бурхны өмнө ирсэн. Тэгээ Бурхан надад энэ зүйлийг сануулсан. Юу вэ гэвэл хүнд дарамт буюу тэр гин нүглийн буулга бас бусад тэр ачааг үүрчгсэн яваа хүмүүсээ бүгд над руу ирээ гэж хэлсэн. Над руу ир. Надтай хамт бай. Би та нартай хамт байя гэж. Би та нарын тэр ачаанаас ч үүрэлцье. Ачаа дарамтыг үүрээд зүр сэтгэлдээ гуниглаад дүү яв. Харин над руу ир гэж хэлж. Над дээр ирээд надад тэрийг өг. Ачаагаа үүрээд явах биш харин тэрийгээ тавиад надад өг. Надтай хамт алах. Тэгээд юу гэж өгнө гэвэл би та нарт амралтыг өгье гэж хэлж. Надад өг. Надад ачаагаа надад өгөөтхөө. Харин би та бүхэнд амралтыг өгье. Амралт гэж юу вэ? Надад бол нэгдэг өдөр үнэхээр гоё байдаг. Юу гэвэл би бүтэнсээ өдөр одоо юу гэдэг номлолтой үедээ за бас тэгээ оройн альфа хөтөлбөрийг хийгээд инээ дээрээгээд ер нь бол жоохон ядарсан байдаг. Тэгээ нэгдэг өдөр уцаа унтраагаад унтах үед надад үнэхээр гоё байдаг. Бөө эсвэл нэрээ жаргалтай гоё. Тэгээ амралт гэдэг зүйл биднэрт маш их хэрэгтэй. Тэгвэл бүр тэр мөнхийн амралтыг би та нарт өгье гэж хэлж байгаа. Хүнд хэцүү дарамт ачаагаа бити үүрээд надад 28-аар зүдэд зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсдээ бүгд над руу ирээ. Би та нарыг амраа гэж хэлж байгаа. Хүнд хэцүү тэр гин нүглийн буулга бас бусад тэр нийгмээс ирж байгаа тэр хүнд дарамтууд бас зүрх сэтгэлд чинь овоорсон байгаа тэр хүнд мэдрэмжүүдээ бүгднгийн надад өгөө гэж. Надад өгөөд харин чи амраа гэж. Чи амар. Мөнгөд үргэлжлэх одоо тэр амралтыг надаас мэдрээ гэж. Би таанд тэрийг өгье гэж. Зам болохоор манай монголчуудад нэг сайхан зүйл нь тий бүгдээр бүх юм орхиод сайхан амраа явцдаг тий. Нөгөө хөвсгөл далайхаа ирэг дээр очиод зүрхстэй дээр. Тэнд чинь би очиж үзээгүй л дээ. Тэгээд тэнд нөгөө нэг амралтын газар олддгоо гэж би сонссон. Дараа ингэ гიშгэх газар олдохгүйгээр хүмүүс тэнд байрлалцсан наадмын үеэр тэнд сайхан амраад байждаг гэж. Яагаад гэвэл амрах хэрэгцээ хүнд байгаа хгүй. Амармаар биш тий. Нэг сайхан бүгдийг мартаад бүх зүйлийг орхиод нэг тэгээд нэг амраад сэтгэл тэнүүн сайхан байхыг хүмүүс хүсэж байгаа. Яг тэгвэл тийм амралтыг би чамд өгье гэж Бурхан хэлээд. Тийм зүрх сэтгэлийн тийм амралтыг чамд өгье. Ачаа дарамтаа бүү үүрээд яваад ээ. Над дээр аваад. Би тий за туулахыг авчлаа. Баярмагийнхыг за жоохон байсан ч хагаад бэжээ. Болоогүй. Гэж юусоо тэр хэлдэггүй. Юу вэ гэвэл тэр бүх хүмүүсийг өөрсдөө өөр дээр нь хурж ирээд хүнд амьдралын тэр хүнд хэцүү бүх зовлон гуйнгаа өөрт нь өгөөсэй гэж тэр хүсдэг. Бүр хүсэж байгаа. Тэр бүр авахыг хүсэж байгаа.
Тэгээ юу гэж хэлж өгнөг вэ? Та нар битгий хүнд дарамт тэр шахалт хүнд хэцүү амьдралаа өөрөд яваад ээ. Надад аваад. Баян тансаг мөртлөө зүрх сэтгэлдээ хүнд хэцүү амьдарч байгаа маш олон хүмүүс байна. Тэр цэцмээ Солонгосын хотуудыг харахаар надад нэг тийм одоо яг тийм мэдрэмж төртөг. Юу гэвэл Солонгосын хит хитэн залуу одууд ер нь нэг 93, 94, 98 оны залуучууд өнгөрсөн 2 жилийн хугацаанд маш олноор өгсөн. Амь оролцсон. Яад гэвэл тэднэр сэтгэлийн амралт байгаагүй. Юу гэвэл тэд бусдын өмнө гараад гоё байж чадсан. Бусад нэр халдартай болж чадсан. Бусад хүмүүс тэднийг харахтаа үлгэр дуурал авч байгаа тэгж чадсан. Гэхдээ тэд өөрсдөө зүрх сэтгэлээ ойлгож чадаагүй. Тэр өөрсдөө амралтыг олж чадаагүй. Тэр энэ зүрх сэтгэлийг нь дүүрэгдэг тэр зүйл юу вэ гэдгийг мартсан, мэдээгүй. Энэ зүрх сэтгэл чинь дүүргүй байгаа юм шиг мэдрэмж төрж ийн үү гэж. Эсвэл би ганцаараа нөгөө 30 насны хямрал тусаад ингээ амьдраад байгаа юм уу? Тэ? Бусд нь бүгдээрээ окей амьдраад байгаа юм уу? Надад бол зарим үед бүр ингээд яагаад одоо ийм мэдрэмж төрөөд идэв болоо гэсэн бодол надад төрдөг. Тэгээд дуулал ном дээр Давид бурханлуу бүр ингээд бүх мэдрэмжээ хуваалцдаг гэсэн бурхан дээр. Надад тийм байна гэж. Тэгээд би өнгөрсөн 2-7 хоногийн туршид зармуудтай хуваалцчихсан 2-7 хоногийн туршид юу вэ гэвэл нэг мундаг багшийн хичээлд суусан Стивен Ин гэдэг. Тэгээд тэр багш 79 настай. Тэгтээ чүмгний хор тавтартай 25 жилийн туршид тэр хор тавтраа өөртөө тэгээд явж байгаа. Тэгээд тэр багш залуу хүн миний хувьд нэг юм бурхантай харилцах харилцааг минь ингээд нэг өөрчлөх тэр зүйлийг хийж өгсөн гэх үү. Юу гэвэл тэр хүний байгаа байдал, тэр хүний бусадтай одоо яг тэр Христийг өгж байгаа одоо тэр мэдүүлж байгаа тэр бүхэн амар юм үлгэр дуурайлсан. Тэгэд тэр хүн нэг зүйлийг хийсэн нь юу вэ гэвэл та нар хэрхэн залбирдаг вэ гэж асуусан. Та нар яаж залбирдаг вэ гэж. Та нар нүдээ таснаад Бурхныг ч мэдгүй өөрийнхөө хүсэлтийг түүнд мэдүүлдэг гэж. Яг би яг тийм эс. Юу гэвэл нүдээ таснаад л Бурхан минь надад тийм үг өгөөч, тийм өгөөч, тийм өгөөч, тийм өгөөч, тийм өгөөч. Эцэстээ яг нөгөө зүрх сэтгэлийн асуудал минь шийдэгдээгүй зүгээр л би одоо юу гэдэг ингээд дургчгэнтэл нэг юм майн мэгзэн уншиж байгаа мэт залбирлаа Бурханд өргөчдөг гэсэн. Яг зүрх сэтгэлийн минь гүнд юу олж байгааг би Бурхантай хуваалцдаг байсан гэсэн. Надад ямар байна те? Би бас Бурханыг сонсож чаддгүй гэсэн. Өдөр болгон хүүхдтэй нь хурж ирээл танаас өдөр болгон мөнгө нэгтэг те? Тэгээд танаас өөр юу ч асуудаггүй зөвхөн мөнгө нэгтэг. Эсвэл зөвхөн гоё зүйл авахыг хүсдэг. Тэгэл тэр юм уу мэдүүлчихэл таныг хариу хэлхээс өмнө эргэж хараад явцдаг бол яг хөө хинээ би одоо жишээлбэл ээж дээр очивол тий ээж надад тэнд төрөх хэрэгтэй тэгмээр байна би ингэмээр байна тэгээд ээжийнхээ хариултыг сонсохгүйгээр явчихдаг. Эсвэл бид нар зарим үед нэг тийм хүмүүсийн дарамтыг өөрсдөө үүрчихсэн мэт тий магадгүй намайг залбираад өгөөч гэсэн зүйлийг би ингээд аваад үрчихсэн. За тэрний минь төлөө залбираад өгөөрэй, тэгээд өгөөрэй гэх үед нөгөөдгийг нь эзэнт залбираад өргөх биш харин өөр дээрээ ачаагаа үүрээд өөрийнхөө ачаан дээр дахиад нэмсэн. Өө Ингэх тохиолдлууд биднэрт маш их байдаг. Яана тэр минь яаж байгаа бол, энэ минь яаж байгаа бол, энэ минь яатсан бол. Гэсэн чинь тэр багш дахиад нэг зүйлийг хэлсэн. Та нар Бурханд яг зүрх сэтгэлээ одоо ингээд нэг нэгэнгүү тоочж чаддгүй гэж. Жишээлбэл мэдрэмжүүд ээ. Бурхан надад маш хэцүү байна. Үнэхээр хэцүү байна надад. Би үнэхээр одоо юу гэдэг тэрэнд дургүй байна те. Тэр хүнд би дургүй байна. Тэр хүн намайг үнэхээр дургүй миний зүйлүүдийг хийж гин гэдэг ч юм ийм зүйлүүдийг Бурхантай хуваалцдаг гэж. Ингэж бид нөгөө амралтыг олж жинхэнэ тайвширлыг, жинхэнэ тэр зүрх сэтгэлийн амралтыг эзнээс мэдэрч чадна. Бидний зарим үед яачдаг вэ гэвэл хит өөрийн хийх болчдөг. Одоо юу гэдэг хүсэлт.
авах нэг тийм юм болчдөг. Эсвэл бол бид хит яадаг вэ гэвэл бусдын төлөв болчдөг. Тэрийг минь тэгэж өгөөч, энийг минь ингэж өгөөч. Миний залбирлын 99% нь гэр бүлийн төлөө байсан. Тэнгүүтээ дараад нь яадаг вэ гэвэл бусдын төлөв. Тэ? Бус тэр минь тэгж байгаа, ингэж байгаа. Яг өөрийнхөө зүрх сэтгэлийг та бурханд за яах вэ? Бурхан намайг мэдчихэж байгаа штэ гэж орчдөг. Гэхдээ юу ч үнэ гэвэл бурхан тэр зүйлээ надад хэлээч гэдгийг айгүй хүсдэг гинэ. Та ингээ хүүхдээ харчаад нэг зүйл нь болохгүй байгааг та мэддэг штэ. За энэ туул ингэчлээ дээ гэд манай ээж намайг мэдчих. Тэрийг надад яагаад хэлэхгүй вэ гэж боддог. Тэ? Яагаад надад хэлэхгүй байгаа юм болоо гэж. Яагаад надаас нуугаад байгаа юм болоо. Тэг тэсэлгүй ээж дараад нь яадаг вэ гэвэл чи тэгсэн үү гэж надаас асуудаг. Яг чи тийм байгаад байна уу гэж. Яг түүнтэй адилхан гэсэн үг байна. Та бурханд тэр зүрх сэтгэлийнхээ хүнд дарамт ачааг хэлгүүгээр л тий за бурхан надад намайг мэдж байгаа. За би яах вэ нөгөө тэр маань гих залбирал биднийг бас зүрх сэтгэлийн бүрэн чөлөөлтийг мэдрүүлдэг байл л та. Тийм болохоор та яг тэгж зүрх сэтгэлийнхээ бүрэн дүүрэн тэр зүйлсийг бурханд өргөдөг байгаасай гэж. Тэр ачаа дарамтнаасаа салаарай гэж. Тэгээд цааш нь харуул юу гэж өгнө гэвэл буулгыг минь өөрсдөө ав. Надаас сур би дүлгөөн зүрхэндээ даруу. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно гэж. Амрал гэдэг үгийг энэ дээр 2 удаа дурдсан байна Есүс. Би та нарыг амраа. Надад буулгаа өгвөл та нар бүр ингэж амралтыг олно гэж. Буулга гэдэг нь ямар зүйл болохыг мэдэн тэ. Юу лээ? Буулга чинь ингэж шар ч юм уу юу ч нөгөө хооронд нь холбоод дээр нэг ийм мод тавьдаг мөн үү? Буулга тэр мөн үү? Буулга мэдгүй. Буулга мэдгүй. За тэгвэл тийм зүйл байдаг гинэ. Шаруудыг хооронд нь холбдог. Тэгээд ингээд нөгөө ачааг ингээд нөгөө тэнцвүүлэхийн тулд ингээд нөгөө одоо шар ч юм уу тийм үү буулгын ямар нэгэн ачаа ачиж байгаа тийм шар үхэрт одоо ингээд хооронд нь холбохдоо нэг юм хийж өгдөг ийм зүйлийг тэгээ ачаагаа ингээд нөгөө үүрэхэд нэг бэлэн болгодог тийм зүйл. Тэгээ тэрийг юу гэж үнийг гэвэл миний ачаа одоо чи надад ачаагаа өгөх үед одоо тэр зүйл чинь одоо ингээд минийх болно. Тэгээд би та нарт өөрийнхөө ачааг өгнө. Тэр бол тийм хүнд хэцүү ачаа биш юм а гэж хэлж байгаа. Би чиний ачааг өөрий харин би чамд амралтыг өгдөг, тэр баяр хөөргийг өгдөг тэр зүйлийг би чамд өгье гэж. Тийм болохоор тэр ачаа давд болоод байгаа зүйлээ бурханд өгөө гэж хэлж байгаа. Хүнд хэцүүгээ бурханд өгөө гэж. Тэгээд миний буулга амархаа. Яад гэвэл би дүлгөөн би даруй нэг юм а гэж хэлж байгаа. Дүлгөөхөн даруухан хүний дэргэд байгаад л ямар санагддгүй. Би цуглаанда нэг л хүний дэргэд баймаар л байгаад баймаар санагдаад идэв. Тэр маань манай Батчмаг. Амар даруухан, амар дүлгөөхөн. Бүр ингээ зүгээр л хажууд нь байхад нэг юм гоё. Тийм охин манай цуглаанд байгаа. Тэгээ хамтдаа үйлчлээд бид хоёр маш олон жил болж байгаа. Тэгээ маш гоё хамтдаа үйлчлээд хажууд нь байгаад тэгээ өөрийнх нь мэрэгжилтэй ч энэ холбоотой юм шиг санагддаг. Сэтгэл зүйч мэрэгжилтэй. Тэгээ энэ нь ч өөрийнх нь байгаа тэр дүрхт нь яг бурхан яг л тэ гэдэг нэг онооцсон юм шиг. Тийм мэдрэмж юм. Тэгээд энэ дээр нэг дүлгөөн даруу гэж байгаа. Иесус Христ бол тийм дүлгөөн даруу юм аа. Хажууд нь байх үед бүр ингээд зүрх сэтгэл амардаг, баяр хөөргийг мэдэрдэг тэр бол би юм аа гэж хэлж байгаа. Энэ дээр юу гэж өгнө гэвэл буулгыг минь өөрсдөө ав, надаас сур. Би дүлгөөн зүрхэндээ даруу гэж. За даруу байдал гэж тэгвэл юу вэ? Надаас сураа гэж хэлээд байгаа шүү дээ бурхан. Надаас сураа. Би дүлгөөн юм аа. Надаас суралцаж надтай хамт бай гэж. Дахиад нөгөө багшийнхаа түүхээс хуваалцах чинь. Юу вэ гэсэн чинь тэр багш уул нь их мундаг одоо юу гэдэг анагаах ухааны доктор
юм профессор амар мундаг хүн. Тэгээ бас хажуугаар нь теологийн боловсрол эзэмшсэн юм мундаг хүн байсан. Гэсэн чинь тэр их сонин зүйлийг хийсэн тэр хүн. Юу гэсэн чинь Индонезид Гонконгт ингээд айгүй олон солонгос дэлгүүрүүд байд юм байна л да. Солонгос дэлгүүрүүд байдаг. Тэгээ нэг удаа тэр дэлгүүрийн хажуугаар ингээд өнгөрчөөсөн чинь үйлчлэгч ажил таавна гэж бичсэн байсан гинэ. Цэвэрлэгч ажил таавна гэд. Тэгээд ингээд оронгуудаа нөгөө хүн чинь би энийг хийя. Тэгээ ажил бүглөөд орсон байна. Уул нь яг нөгөө хүний зүгээс ингээд харах юм бол нөгөө хүн чинь юу штэ. Доктор, профессор амар мундаг хүн баг. Тэгээ амар олон бизнестэй, дандаа эмийн бизнестэй тийм хүн. Гэсэн чинь тэр хүн одоо тэр солонгос дэлгүүрт цэвэрлэгчээр ажилд орж гинэ. Тэгээ тэр цэвэрлэгчийн ажлыг хэдэн жил хийсэн гэж бодож байна. 3 жил. 3 жил тэр цэвэрлэгчийн ажлыг хийж гинэ тэр хүн. Тэгээд тэгж хийхдээ юуг мэдэрсэн бэ гэвэл тэр Есүс Христ Бурхны хүү байтал миний төлөө энэ дэлхийд иргэсэн. Тэр хааны дүрийг солиод энэ дэлхийд иргэсэн нэг миний гим нүглээс болж. Тэгвэл бид даруй байдал гэдгийг өөртөө суулгая. Тэгээд тэр шийдвэр гараад тэр солонгос дэлгүүрт үйлчлэгчээр орж. Тэг яагаад заавал тэр олноос солонгос эзэнтэй дэлгүүрийг сонгосон бэ гэсэн чинь солонгос нэг ийм нөгөө юу байдаг те. Солонгос кинонууд дээр харахаар л игдэг ш. Нэг ийм заагууд гэхгүй. Дарга нараага амар хүндэлдэг те. Буруу юм хийжсэн чи хоорондоо ингээл ирэмж байгаа л тэгэл ингээл та мундаг шүү. Нөгөөх нь хитий тэнийг байсан чи та мундаг шүү л. Тэгээд солонгост болохоор цэвэрлэгч юу н их л муу хамгийн доогуур ажлыг хийдэг. Тэгээд тэрний дээдлийн одоо бараа ингээд нөгөө ачигч зөөгч нар болохоор тэр цэвэрлэгчийг дандаа дамталдаг гинэ. Гэтэ дандаа өөрөөс нь бүр дүү байхдаа бүр 40 50 насаар дүү 20 идэхтэй залуу 70 идтэй өвөөг ер нь дандаа дээрлэгдэг гинэ. Ерөнхийдөө ингээд байнга дээрлэгч идэг те. 0 ингээ угаадаг хүн учраас 0-ыг нь дандаа заван хэрэгэлдэг гинэ тэр залуу. Тэглээгээ би уурлах уу гэж асууж байгаа тэр. Тэгээ би уурлахгүй. Яа тэгвэл тэр миний хийх ёстой ажил учраас. Тэгээд тэр өдөрт нэг л удаа 0-ыг завааруулдаг гэж бодож байна. Хүү. Маш олон удаа гэж хэлж байгаа юм. Тэгээ надад би ингээд бодоход шууд ингээд амар хэцүү мэдрэмж төрс ингээд өөрчлөгдсөн гэх үү. Юу гэсэн чи би кафед ажилладаг байхдаа ер нь 0-аа их угаадаг байсан. Тэнгүүд дүүргийнхэн орж ирээ намайг юу гэдэг гэсэн гээд "Ой цэвэрлэгчээ энэ юу чинь жоохон заван байна. Энийгээ янзлчих та." Тэргээ тэвх үед би ингээл энэ дотроос нэг юм оволцдог байсан. Гэтэ хэлэхгүй л дээ дотор чи одоо тэг гэл гэдэг. Тэд тэр хүн өдөртдөө хит хитэн удаа тэрийг хийдэг. Тэгээд дандаа нэг 20 идтэй залуучууд дандаа нөгөөдгч дээрлэгдэг. Орой морой яа дууны хиймийг гэж хэлгүй гаргаж байгаа тавьчихдаг. Тэгээ ер нь л хийгээгүй гэж гинэ. Тэгээд 3 жилийн дараа тэр хэлсэн. Яасан гэсэн чинь нэг цуглаан дээр очиж номлосон гинэ. Нэг өөр нэг цуглаан дээр очиж номлоо. Өглөө мөрөлтөөр номлоо. Амар сүрхий уртлын нэмээс уул нөгөө өөч багш мундаг байсан байл та. Тэгээд тэгсэн чинь яг тэр цуглаанд нь тэр номлыг нь сонсон хүн дараагийнх нь нэгдүгээр өдөр нь ч юм уу хоёр дахь өдөр нь ч юм нөгөө дэлгүүрээр нь үйлчлүүлж явахдаа нөгөө өөтөж таарсан. Тэнгүүдээ хөөе өө тэ хөөе та нөгөө пастор гэдэл нөгөө номлоод исэн нөгөө хүн мөн үү гэж асууж. Тийм үн штэ гэдгсэн чинь хөөе ямар сони юм бэ та яагаад цэвэрлэгч ажил хийж байгаа юм бэ ямар сони юм бэ гэдгсэн чинь ингээд учирлаж хэлээд тэгээ нөгөөх хүн нь одоо юу дарга дээр нь орсон ч гэлээ яасан ч гэлээ тэгээд энэ хүн чинь бүр доктор профессор теологийн одоо ийм мундаг ийм хүнийг та ингээд 3 жил ажилласан байна гэсэн чинь нөгөөд нь бүр ингээд шоконд ороод хөө юу болж байна те та ч одоо яагаад ингэсэн юм бэ одоо хэлэхэд мэлхэд яат юм бэ ямар сони юм бэ та одоо яагаад ийм зүйлийг хийж байгаа юм бэ гэж. Гэхдээ тэр хүн тэр 3 жилийн туршид тэр үйлчлэг цэвэрлэгч хийж байхдаа нэг л зүйлийг ойлгосон нь юу гэвэл тэр хаан энэ дэлхийн ертөнцийг бүтээсэн бүтээгч бурхан хүний төрөөр энэ дэлхийд ирэхдээ бидний гим нүглийг өөрхийн тулд байсан юм аа. Тэрийг бүр ингээд ойлгож тэр даруй байдалд суралцахын тулд өөрийгөө тэгэж одоо хүчилсэн бас сүулдэ бүр тэр Иесус Христийг багхан ч гэсэн ойлгосон гэсэн. Яг ингээд тэр хүн даруй байдал сурсан. Тэгээ одоо тэр хүнийг харахад ер нь хувц хунар мунар те ингээд юу ч тийм амар тийм лаг маг одоо ингээд нэг манайхан ч л нэг доктор профессор инээдрэг гэхээр ер нь л амар лаг л байж идэг шүү дээ ер нь ингээд харахад те тийм хүн биш маш даруух
маш дүлгөх. Тиймээс одоо юу гэдэг инглигээд бүгдээрээ гараад тий ажлаасаа гараад энд тэнд очиод үйлчлэг цэвэрлэж хий гэж байгаа үг биш л тий. Зүгээр л бид ийм зүйлээс суралцах хэрэгтэй байна гэж би бодсон. Тэр багшийг харахтаа бүр гэж ингэж бодогдсон. Тэгээд тэсвэр төвчээрт бас тэр хүн суралцсан Бурханаас. Иесус Христ хаан байж энэ дэлхийг бүтээсэн бүтээгч байж энэ дэлхийд ирээд цовдлогдоод биднэрлөө те бид одоо юу гэдэг тэр одоо хүмүүс түнлөө чулаа авч шидээд маш л аимшигтэй зүйл тэр процесс тэнд болж байсан. Тэгэд үгүй би энэ дэлхийн ертөнцийн бүтээсэн бүтээгч бурхан байхгүй юу гэж тэр хизээч хэлээгүй. Харин тэр юу гэж өгнө гэвэл Исаи ном дээр тэр зүгээр л хөтлөгдөөд очив юм аа гэж тий. Тэр нэгч ган хийгээгүй. Харин тэр маш даруугаар тэр бидний төлөө өөрийгөө зориулахад бэлэн байсан юм аа гэж. Тийм учраас ийм бурхнаасаа бүгдээрээ суралццгаа. Тэр бүр энэ дэлхий дээр энгийн нэгэн болж ирээд бидний гэм нүглийг үүрсэн тэр нэг юм шүү гэж. Тиймээс түнд бүгдийг өгөө гэж өөрийнхөө хүнд хэцүү дарамт шаналл бүх зүйлээ өгье. Бас түүнээс суралцъя. Дүлгөөн даруу баяр хөөртэй амралтыг олсон мэд тэр амьдралаар амьдрцгаая гэж. Тэгээ цааш нь харуул ингэж буулга минь аятай ачаа минь хөнгөн гэвэ гэж. Иесус Христтэй явх үед бас нэг юм сануулхад тэр та нар ямар ч одоо юу гэдэг нь те ачаа дарамтгүйгээр гүйхгүй маа бас ингээд нөө юу гэдэг итгэлийн амьдралын нэг тийм багахан хэмжээний тийм нэг зовнил гэхээсээ илүүгээр бусдаас өөр байх тийм зүйлсүүдийг та нарт би санал болгож байгаа шүү гэж. Зарим үед бид нар Иесус Христэд итгэгч хүмүүс яадаг вэ гэхээр шууд ингээ бүх юм окей амар ингээд окей болох юм шиг мэдрэмжийг төрдөг. Юу вэ гэвэл мэдээж хэрэг бидний зүрх сэтгэл амралтыг олж амар тайван болж баяр хөөртэй болж байгаа ч гэсэн бид итгэлийн амьдралаар алхах үед биднэрт бас нэг юм юу гэдэм бэ? Итгэлийн сорилтууд, бэрхшээлүүд гарч ирдэг гэсэн. Гэхдээ тэрийг надтай хамт даван тулаарай гэж. Надтай хамт байгаарай гэж хэлж байгаа. Би буулгыг чинь аваад өөрийнхөө буулгыг одоо өөрийнхөө тэр хөнгөн тэр зүйлийг нуруунд дээр чинь тавихтаа хүнд дарамтыг тэр ийм гин нүглийн дарамт бузар булайг биш. Харин та нарт нэг тийм одоо итгэлийн амьдралаар амьдарч байх үйл одоо процесс дунд чинь нэг юм одоо нийгмийг харахаар гоё ч юм шиг те арх дар суугаад ингээд нэг сайхан ч юм шиг нэг ийм мэдрэмжүүдийг одоо юу гэдэг залуучдын хувьд энэ дэндүү их цуглаанд явахаар нэг юм одоо баригдмал юм шиг ийм мэдрэмжүүдийг залуучдын хувьд төрж эхэлдэг. Тэгвэл энэ баригдмал энэ байдал чинь гим нүглээс холуур байлгах тэр зүйл юм шүү гэдэг. Тиймээс бүрэн дүүрэн тэр зүрх сэтгэлийн амралтыг та нарт өгнө. Гэхдээ та нар итгэлийн амьдралаар амьдрахдаа надтай хамт буюу энэ тэндээс ирэх тэр цохилтууд та нарт байх болно. Гэхдээ энийг надтай хамтдаа даван туулаарай гэж хэлж. Тэрнээс биш үг тийм бүх зүйл өнөөдөр амар хэцүү байжсэн маргааш бүг гэдэг амар онц болохыг энэ дээр хэлээгүй. Зүрх сэтгэлийн хувьд бол амралтыг олно, баяр хөөртэй болно. Гэхдээ нэг тийм юм байгаа шүү гэж ойлгож байна гэдэг юм. Нэг тийм итгэлийн тийм сорилтууд та нарт бас тулгарх ёстой шүү. Тулган шүү гэж. Тэрийг надтай хамт даван туулаарай гэж. Надтай хамт алхаарай. Надтай хамт надаас суралцаад амьдраарай гэж. Иесус Христ өөрөө энэ зүйлийг хэлсэн. Тэ? Амралтыг олоорой, надтай хамт байгаарай, намайг дагаарай, надаас суралцаарай, надтай хамт байгаарай гэж үргэлж тэр бидэнд захиж сануулж тэр бидэнд хэлдэг. Та нар амармаар байгаа зү?
амармаар байгаа бол түүн дээр очиорой гэж. Түүнээс зураарай гэж. Зүрх сэтгэл хүнд ийм мэдрэмжээр дүүрэх үед махан бие хүртэл өвдөж эхэлдэг. Зүрх сэтгэл амар тайван баяр хөөртэй байх үед махан бие хүртэл баяр хөөрөөр дүүрч өвчнөөс хол байдаг гэсэн. Тиймээс бид Бурханаасаа зурж Бурхантайгаа хамт байж нийгмээс ирэх дарамт, зүрх сэтгэлээс ирэх дарамт эдгээр бүх зүйлийг Бурхантай хамт, түүнтэй хамт даван туулж, түүнээс суралцаж түүгээр хөтлөн дагуулгдсан нэгэн байгаарай гэж би Иесус Христийн нэрээр өрөөж. Тэгээ хамтдаа босъё. Тэгээ энэ цаг мөчид хамтдаа залбирая.